Adobe Illustrator 2017 программын үндэс гэсэн цуврал видео хичээлийг эхлүүлж байна. Программыг судлахаас өмнө эхлээд Adobe Illustrator програм юунд ашиглагдж болохыг үзье. За энэ дасгалын 1-р хавцнаас Reference гэсэн Illustrator өргөтгөлтэй файлыг нээсэн байна. Юуны өмнө Adobe Illustrator програм нь вектор зурагтай ажиллахад тохиромжтой гэдгийг хэлье. Фото зурагтай ажиллах боломжтой боловч фото зураг буюу растер зурагтай Photoshop програмаар ажилласан хамаагүй дээр гэж зөвлөж байна. За энд хамгийн ихний зураг вектор болон растер зургийг харьцуулсан зургийг томруулж гаргаж ирж байна. Харьцуултын гол ялгаа нь мас давчлалт байдаг. За жишээ нь энэ ногоон өнгөтэй дугуй растер дүрсийг томруулад байхад хүрээний иргэнгүүдийн пиксел нь тодроод ирж байна. Ямар ч растер зургийг томруулад ирэхэд ийм эффект гарч ирдэг. За 10-ыг үржих 10 м хэмжээтэй том плакат зураг хийлээ гэж үзвэл растер зураг тохиромжтой бус болоод ирдэг. За нөгөө улаан дугуй дүрсийг нь томруулад ирье. Вектор зураг байна. Томруулад үзэхэд өөрчлөлт байхгүй байна. Учир нь вектор зураг нь математик тооцоололоор зурагдсан байдаг тул чанараа алддаггүй. Растер ногоон алюмины зургийг харахад маш олон деталуудыг хэрэгчлэн харж болж байна. Растер зурагт байдаг эдгээр деталуудыг вектор байдлаар зурахад нэлээд ажиллагаа шаарддаг. Нөгөө талд вектор байдлаар зурсан алюм болон түүний хэсгийг харуулж байна. Вектор зургийн ийм онцлог байдлаас шалтгаалж энэ програмын хэрэглээ өөр салбарт ашиглагдаж ирсэн байна. За вектор зургийн програмыг ямар чиглэлд хэрэглэдгийг үзье. Эхлээд иллюстрац буюу зураг чимэглэлийн чиглэлээр бүтээл хийхэд вектор зургийн програмыг ашигланаа. Эндээс програмын нэр Illustrator гэж нэр нь үүсжээ. Мэргэжлийн зураач нар Photoshop Illustrator програмыг хольж хэрэглэн өөрийн бүтээлдээ ашиглах нь их болжээ. За хоёр дахь хэрэглээ нь лого хийхэд ашигладаг. Вектор логог хичнээн ч томруулсан ямар ч гажуудал гардаггүй, чанараа алддаггүй. Логог зурхад Corel програм ашигладаг боловч энэ програм нь Adobe-ийн бус програмтай зохицож ажиллахдаа таархан байдаг. Манай Монгол улсад Corel програм их дэлгэрсэн байгаа. За 3-дугаарт байгууллага компани стил, фермийн брэнд, тэмдэг, нэрийн хуудас, плакат зэргийг хийхэд Adobe Illustrator програмыг ашигладаг. Мөн жижиг хэвлэлийн их постэр, флаер, нугалбар зэргийг бэлтгэхэд Adobe Illustrator програмыг ашиглахад тохиромжтой. Эдгээрийг Illustrator програм дээр хийгээд дараа нь InDesign програм руу шууд оруулж болдгоо. За 4-р текст буюу үсэг бичиглэл нь вектор хэрэглэгдэхүүн тул Illustrator дээр үсэг тэмдэгттэй холбоотой өөрчлөлт хийхэд маш тохиромжтой байдаг. Энэ чиглэлээр calligraph гэсэн бие дасан урлагийн салбар бий болсон. Ер нь бол үсгний шинэ фондыг бий болгоход өөр програм ашигладаг. За 5-дугаарт сав баглаа буудлын дизайныг хийхэд Adobe Illustrator програмыг ашигладаг. 6-дугаарт макет болон объектууд үзүүлэх загварыг хийхэд энэ програмыг ашигладаг байна. За жишээлбэл футболк, цамц зэрэг дээр хээ судал гаргах, зураг, дизайн хийхэд энэ програмыг ашиглах нь тохиромжтой. Долдугаарт веб дизайнерууд Illustrator програмыг веб дизайн интерфейс хийхэд өргөн ашигладаг. Масштабыг нь өөрчлөхөд чанараа алддаггүй давуу тал нь ашиглах үндэс нь болж өгдөг.
Icon infographic үүсгэхэд энэ програмыг ашиглах нь маш тохиромжтой байдаг. За 8 дугаарт mobile application-ы дизайн хийхэд Illustrator-ыг ашигладаг. 9 дугаарт презентац хийхэд ашигладаг. Презентацийн материал бэлтгэхэд маш өргөн ашигладаг. PowerPoint програм дээр хийх хүндрэлтэй нарийн дизайнуудыг Illustrator дээр хийх боломжтой. Дараа нь тэгээд PDF руу хувирган ямар ч төхөөрөмж дээр гаргаж тавих боломжтой. 10 дугаарт персонаж буюу дүр төрхийг бий болгох дизайнд энэ програмыг ашигладаг. За Google-ийн киноны анимац, кино зэрэгт ашиглахад маш тохиромжтой. Ийм учраас 11 дугаарт энэ Google-ийн кино анимацийн хэрэглгээнд Adobe Illustrator програмыг маш өргөн ашигладаг болсон. Adobe Illustrator програмыг бусад 3D програмтай зохицуулж, зохилдуулж, ажилуулж болдог. За ингээд Adobe Illustrator програмын интерфейс нь Photoshop програмын интерфейстэй төстэй тул Photoshop програм дээр ажилладаг хүн Adobe Illustrator програмыг сурахад төв багтаа байдаг.